За юу яцхан guys тэгэхээр та бүхэн дараагийн бэлтгэр уулзахад бэлэн болоод байна. За бүгд нэг ягаад шил зүүснэ гайхчих магадгүй те. Ягаад ч зүгээр шил зүү гэж бодсон. За жок байлаа энэ бол зүгээр яг бичлэгт эхлэхээ жоохон бичлэг зүүч гэж бодоо. Дахиж ингэж тэгэхгүй заяа. За тэгэхээр та бүхэн хин талаар ярих гэсэн маш сайн мэдж байгаа шүү дээ те. Энэ бол Justin Bieber байгаа. Justin Bieber руу яриад л орохын өмнө та бүхэн юу их мэдж байгаа. Намайг дэмжиж лайк дараад дор байгаа хэсэгт subscribe хийгээд өгөөрэй. Ерөнхийдөө яг миний бичлэг үзээд мөртлөө subscribe хийгээгүй хүмүүс маш их байт юм байлээ. Манайга дэмжиж нэг тэ үзэж байгаа бол нэг дарч хэрэгтэй юм шүү дээ. За тэгээ олон юм ярилгүй шууд бичлэг рүү орцгоё. Justin Bieber-ийн хувьд гэх юм бол 1994 оны 3 сарын 1-нд Канадад төрсөн байгаа. Тэгээд баг багт нь ерөнхийдөө дөнгөж 18 настай аав ээж нь дөнгөж гэрлэгээд ингээд яг өсвөр насны хүүхдүүд байж байгаад тэгээд гэрлээгөө салцсан. Тэгээ 19 настай байхдаа ээж нь Justin Bieber-ийг төрүүлсэн. Тэгээд аав ээж нь юу салцсан яг тийм жоохон ядуу ээж нь ч гэснээр дөнгөж 19 настай хүүхэд штэ баг тийм байдлаар Justin Bieber-ийг өсгөж исэн. Тэгээ Justin Bieber-ийг өсгөж явах хугацаанд ээжийнх нь хувьд гэх юм бол Кристиан буюу ерөнхийдөө итгэвч байсан учраас итгэлийн амьдралаар амьдраад тэгээ давхар одоо цуглаан бүтэн сайн болгон цуглаанд явдаг. Одоо би бас яг л бүтэн сайн болгон цуглаанд явдаг хөхгүй Христ итгэвч. Тэгээ тэрнтэй адилхан тэгэж өсгөөд хажуугаар нь ээжийнх нь хувьд ад ширгэжүүлсэн арга хэмжээ нь юу байсан бэ гэхээр хүүхдийнхээ бичлэгийг тухайн үед байнга хийдэг байсан. Тухайн үед одоо нэг видео камер гэдэг шүү дээ. Им утас мутас чинь ийм амар хөгжөөгүй байсан. Тэгээ видео камер ингээ хүүхдийн бичлэгийг хийгээд тэгж явж байгаад нэг санаа төрсөн байгаа байхгүй. Ингээ одоо ер нь YouTube-д ингээ бичлэг оруулж үзвэл яах вэ гэдэг. Тухайн үед яг интернет гэдэг зүйл дөнгөж хөгжиж эхэлж ирсэн үе. Тэгээ 2007 онд YouTube-д анхны бичлэгийг оруулсан. За тэр үед болохоор Justin Bieber-ийн ямар бичлэг оруулсан бэ гэхээр Neo-гийн нөгөө нэг Soapstick гэдэг дуу байдсан шүү дээ. Soapstick гэдэг дууг дуулаад coverлоод дуулсан байт юм лээ. Тэрний ээж нь ингээд бичлэг хийж аваад YouTube-д байршуулсан байт юм лээ. Тэгээд тэр дуунаас ахуулаад ээж нь баг хүүгийнхаа дуулж байгаа тэр бичлэгийг YouTube-д байршуулах болсон. За тэр үед YouTube хуудсынх нь нэр нь ямар нэртэй хуудас байсан бэ гэхээр Kid Raoul гэдэг нэртэй тийм YouTube хуудас байсан байгаа. За тэгээд энэ хуудасаар дамжуулаад цөөхөн бичлэг орсон л да хүүхдийнхаа яг нэг дуулж байгаа тэгээд өөрсдийнхөө нэг ерөөхдөө хүүхдийн талаар яг Justin Bieber-ийн талаар бичлэгүүд орж исэн гэж хэлж болно. Тэгэж явж байгаа Канадад Justin Bieber нэлээд гайгүй танигдж эхлээд телевизийн нэвтрүүлгийн төр хүртэл ороод тэгээд дээрээс нь тийм хөгжмийн тэмцээн уралдаан тийм дууны тэмцээн уралдаан төр хүртэл ороод тэгээд Канадын нэвтрүүлэлд орж явахдаа одоо Justin Bieber бол Канадын одоо номер 1 YouTuber жоохон YouTube channel болж чадсан гэдгээ бол хэлсэн. Тэг хүүгээр айгу бахархаж байна гэд. Тэгээ тэр үеэс хойш тэр channel нь багаар олон нийт хүмүүс танигдж эхэлсэн. Тэр нь танигдж эхэлсэн нэг хүн гэх юм бол Scooter Braun гэдэг хүн. За энэ хүн болохоор ямар ч хүн юм бэхээр Records-тэй тийм менежер одоо Justin Bieber-ийг менежерээр ажилласан. Тэгээд яг дэмжсэн тийм бизнесмен хүн байгаа байхгүй юу. За энэ хүний ачаар Justin Bieber олонний танил болж чадсан байгаа. Энэ хүн яг Justin Bieber-ийн тэр нэг Soapstick гэдэг нэртэй coverсан дууг нь яг тэр YouTube-ийг сонсоод нэг 6 дуу байсан юм л тухайд нэг 6 тийм видео орсон. Тэндээс Justin Bieber-ийг үзээд энэ гайгүй шүү. Энэ хүн юу нэлээд явахаар юм биш шүү гэж дотроо бодоод тэгээд Justin Bieber ямар санал тавьсан бэ гэхээр хоёулаа ингээм хамтарч ажиллая гэдэг санал тавьсан. Тэгээд Америк руу шууд явцсан байгаа. Америк руу яваад заод болохоор яваад тэгээд тэр үед бас яг Justin Bieber зөвхөн Канад номер 1 YouTuber байсан бол дэлхийд 20-д ордог. YouTube-ийн одоо YouTube channel эхлүүлсэн тийм сувгийн югаараа 20-д орсон байгаа байхгүй юу. Тэгээ Америкт очоод ийм нэг хоёр санал ирсэн байгаа. Justin Timberlake эсвэл Usher-тай ажиллах гэдэг гэрээ байгуулад. Тэгээ мэдээж Justin Bieber-ийн хувьд хэм бол та хүн мэдж байгаагаар Usher-тай ажиллахаар болсон. Тэгээ Usher-тай ажиллаад өөрийнхөө дуунуудыг гаргаад тухайн үед гаргасан цомгон гэх юм бол за би цогийг бичиж оруулааг байна. Тэр үед яг алдартай байсан дуунд 2010 онд One Time гэдэг нэртэй дуу гаргасан. Нэртэй дуу гаргасан. Тэгээд One Time гэдэг дуугаар гаргаад яг ялангуяа дэлхийд бүр амар од болсон дууг та бүхэн мэдж байгаа шүү дээ. Baby гэдэг нэртэй дуу байгаа шүү дээ. Ludacris-тэй хамтарсан. За би нэрийг бас жоохон пани дуудаж магадгүй гайс. За тэгээд энэ дуугаар нэлээд од болсон. Baby гэдэг нэртэй дуу гарч байгаад би бүр жоохон бацаан байсан. Тэр үед яг энэ дуу од болоод тэр үеэс Justin Bieber гэдэг тэр дуучныг тэр жоохон хүүхд залуу дэлхийн нийтээр мэддэг болсон байна. Тэр Justin Bieber хэддээс 14 15-тай 14-тэй байсан юм тий 2010 он бохгүй юу. Тэгээ 2010 онд энэ дуугаа гаргаад тэрний дараа 2011 онд Never Say Never гэдэг дуугаа гаргасан. Энэ бол бас аюу гоё дуу болсон байсан. Энэ таг мэдчихсэн тий Karate Kid гэдэг
кино гарсан Jackie Chan-тай хамт тоглосон J.D. Smith-ийн тэр киноны яг саундтракийг J.D. Smith-тэй Will Smith-ийн хүүхд J.D. Smith-тэй хамтарч дуулсан байгаа. Энэ бас нэлээд тухайн үед бол нэлээд бүүм хийсэн. Тэгээ Justin Bieber гэдэг тэр жоохон өсвөр насны хүүхэд маань гинт бүр алдрын оргилд ингэж хурж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ Justin Bieber-ийн тухайн үед ягаад алдартай болохыг хүссэн тэр гол зорилго нь юу байсан бэ гэхээр ээжигээ тижих хүс. Яг бол нэлийн ядуу амьдралаар амьдарч байсан. Ээж нь ганцаараа 19 наснаас хойш хүүхдээ өсгөх. Ээжигээ би явандаа ингэж хижээдэг болмоор байна тий. Ээжтэй ингэж байшаа авч өгмөр байна. Ингэ юм авч өгмөр энэ гэдэг юм тий. Тэр хүсэл нь Justin Bieber-ийн тэр нэг өөрийг нь тэр хэцүү зүйлийг бас төвчгэд бас хөдөлсөн юм байлээ. За тэгж явж байгаа 2011 онд хамгийн гоё одоо миний хамгийн дуртай Justin Bieber хамгийн дуртай дуу Mistletoe гэдэг дуу байхгүй. Энэ болохоор It's the most beautiful time of the year. Lights fill the streets, spreading so much cheer. I should be playing in the winter snow, but I'ma be under the гэдэг дуу байхгүй. Энэ болохоор яг өвөл сонсоод амар гоё дуу, шинжлэх дуу. Энэ дууга гаргасан Mistletoe гэдэг дуугаа. Тэгээд Justin Bieber өмнө нэг одоо юу гэх юм нэг тийм үсэн нэг ийм тэгээ нэг халимгч юм шиг тийм стилтэй байсан шүү дээ. Тэр стилээ 2011 оноос ерөөд өөрчилсөн тэр Mistletoe-оор өсөж байгаа жижигсгсэн. За тэгээд болоогүй заяа. 2012 онд гэх юм бол та бүхэн Believe гэдэг нэртэй цомгийг бас мэддэг байх. Тэнд болохоор хамгийн алдартай дуу гэх юм бол Boyfriend гэдэг нэртэй дуу гаргасан. Тэгээ энэ мэтчлэн Justin Bieber гаргасан цомог дуу бүр нь ерөөдөө баг хит болж исэн. Тэгээ өөрийнхөө World Tour буюу дэлхийгээр аялан тоглолт Монголдо хийгээд ингээд маш их алдартай явж исэн. За тэгж жагаад 2015 онд Love Yourself, Sorry, What Do You Mean гэх юм уу те энэ дуунуудаа гаргасан. За хэдүүлээ одоо Wikipedia дээр байгаа зүйлсийг ярихаа болъё. Энэ бол Justin Bieber-ийн түүх байлаа. Ээж нь ингэж гаргаад ингэж одолсон. За та бүхэн гол асуудлыг мэдж байгаа. Тэгээ одоо ягаад Justin Bieber тухай юу ямар асуудал болоод байгаа гэдгийг. Тэгэхээр маш олон Chanel-уудаас ерөнхийдөө яг энэ талаар мэдсэн бах. Chanel тэгээ дээрээс нь Facebook-ээр битүү явж илээ. PDD гэдэг энэ рэпертэй асуудал болоод байгаа тий. Тэгээ энэ рэперийн хувьд гэх юм бол Justin Bieber-ийг маш одоо муухагаар тий. Одоо дэх Монголд бас нэг үйл явдал болсон шүү дээ. Ламнар тийм дүү ламнараа банддаг гэдэг яг тийм үйл явдал бол болсон байлаа Justin Bieber тохиолдсон. Тэгээд энэ зүйл нь одоо ингээд ил болж байгаа байхгүй юу? Тухайн үед юу гэх юм Justin Bieber дөнгөж одоо энэ үе байхгүй юу? Believe гэдэг цомгоо гаргаж явах үедээ дөнгөж 18 настай хүүхэд байсан. Boyfriend гэдэг нэртэй дуу гаргаад энэ үедээ Justin Bieber хар тамхи тэгээ дээрэс нь ерөнхийдөө хар тамхи тэгээ дээрэс нэг сэтгэл санааны хувьд маш асуудалтай болсон байсан. Тэгээд яг асуудалтай болсон нь одоо мэдж байгаа шүү дээ та нар. Тэгээд тэр үед хүмүүс бүгд Justin Bieber-ийг дийсэлж эхэлж байсан. You say? You heard what I said, man? What'd you say? You heard what I fucking said, mate? Lose your fucking belt. Lose your fucking belt. Lose your fucking belt. Нэг одын амьдралд ингээд ороод ингээд бүр арчаагаа алдж ин малж ин тий. Тэгээд ер нь анхнаасаа л Justin Bieber-ийг гарч ирснээс хойш яг хүмүүсийн харилцаа бол гомо гэж ярьдаг хүмүүс их байсан. Тэгтэл Justin Bieber-ийн зууг сонсдог хүмүүс их байсан, пен үзчих байсан тий. Энэ мэтлэн маш их зүйлийг Justin Bieber туулсан юм байлээ. Энэ зүйлээс шалтгаалаад Justin Bieber-ийн хувьд сэтгэл зүйн хувьд маш асуудалтай болоод тэр сэтгэл зүйгээ удирдахын тулд яалтчгүй хар тамхи буюу драг руу ингэж хөл тавьж эхэлсэн байгаа байхгүй. Тэгээ энээсээ болоод яг алкогол хэрэгэлсэн байж байгаад машин жолоодод, хар тамхи хэрэгэлсэн байж байгаа машин жолоодод. Тэгээ дээрэс нь хар тамхи хэрэгэлсэн байж байгаа янз янзын үйл явдалтай уулзраад тэгээ дээрэс нь папарацци одоо хийж байгаа хүмүүстэй бүр зодоо их гэж байгаа юм шиг тэ бүр ингээд нэг гардлааж байгаа. Тэгээ дээрэс нь өөрөө хэлжсэн тэр өмнө өргөдөг байсан найз хүмүүхэндээ айгу муухай харьцажсэн ч гэдэг юм уу те. Тухайн үед сэтгэлцэн үед маш их асуудалтай болсон үе байсан. Энэ үеэс ахуулаад Justin Bieber-ийн жоохон уналт нийлэн эхэлсэн. Тэгээд олон охтуудтай үргэлжлэгч байд юм уу те. Тэр Justin Bieber Selena Gomez-ийн асуудалч байд юм уу те. За тэгэхээр Selena Gomez Justin Bieber-ийн асуудлыг бол ерөөсөө ярихгүй. Ягаад гэвэл энийг та бүхэн Ruby Chanel-ээс Ruby гээд нэг Chanel үүдэн шүү дээ. Эмхтэй дандаа ховж ярьдаг. За тэр Chanel-ээс өрхтөө баг үдчүүл тэнд орог тэр хоёрын асуудал баг он цагаараа баг дараалалаараа байлээ. Тэгэхээр тэндээс үдчээрэй гэж би зөвлөе. Иймэрхүү асуудлууд маш их тохиолдсон. 2017 онд юу болсон бэ гэхээр Hailey Bieber буюу одоо Justin Bieber эхнэр байгаа. Тэгээ Hailey-гийн хувьд 2009 онд Justin Bieber-тай анх танилцж байсан. Тэгээ Hailey-гийн хувьд 2017 онд яг сэтгэл зүйн гүн хямралтай болцсон. Тэгээ дээрэс нь эрүүл мэндийн хувьд ч гэсэн хар тамхи өмнө хэрэгэлдэг байснаасаа болооч юм уу те. Эрүүл мэндийн хувьд асуудалтай болцсон Justin Bieber-ийг жинхэнэ өстө тойгуулж асарж исэн хүн бол Hailey Bieber байхгүй юу?
тухайн үед тэр нэг папараззын дурамж гэсэндээ Хейли Бибер тэрийн харилцаж байгаа тийм токсик хэцүү байгаа нь харагдчихсэн. Тэгээ зураг мөрөг нь орж исэн. Тэгээ энэ үед Justin Bieber-ийг хаялгүй, орхилгүй хажууд нь байж тэтгэлийн хямрал тэр хэцүү зүйлээс нь даван туулахад тусалж гаргаж ирсэн ганц хүн нь Хейли Бибер. Тэгээ 2019 онд альбом ёсоор Justin Bieber буцааж гайгүй болж эргэж ирсэн байхгүй. Бахархмаар их нэртэй байгаа. Үнээр гайхамшигтай. За тэгээд 2019 оны 9 сарын 3-нд Justin Bieber Instagram-да маш урт текст оруулсан. За энэ текст дээр юу оруулсан байсан бэ? Би энд маш товчхон ярьж өгье заяа. Миний хувьд Justin Bieber ярьж байгаа Justin Bieber төлөөлж ярьж байгаа шүү дээ. Justin Bieber хувьд миний хувьд маш хурдан од болсон. Маш хурдан багасаа ээж минь намайг ингээд YouTube-д миний бичлэг энтрийг оруулж байгаа. Тэгээд би маш хурдан од болсон. Од болоод надад байхгүй зүйл бараг байхгүйсэн. Маш их хувцас тэр ч байтугай маш олон машин, маш бага залуудаа би хэдэн сая долларын хөнгөтэй болсон. Гэвч энэ зүйл миний амьдралыг ерөөсөө дүүргэж чадаагүй. Энэ зүйл нь миний амьдралын эсрэгээрээ маш хэцүү зүйлүүд болж эхэлсэн гэдгийг ярьсан байна. Тэгээд хажуугаар нь ээж аав маань наав баг байхад салцсан. Дөнгөж 18 таа байж захтаа үргэж байгаа тэгээ салцсан. Ийм амьдралаас би өсөд туулсан гэдгийг текстэн дээр оруулаад. Тэгээ дээрэс нь энэ амьдралыг үд туулж явах үед би маш бага залуу байхдаа од болцсон. Тэр үед би эргэн тойрны том одоо агентлигийнхэн тэр нэг хүмүүс шүү дээ, менежер энэ юм уу те. Өөрийнх нь хариуцлага бус зүйлийг нь бүгдийг нь өөрийнх нь өмнөөс ингэ шийдэд өгчдөг байсан. Тэнгүүт миний хувьд багасаа ахуулаад ямар нэгэн хариуцлага гэдэг зүйлийг, энгийн зүйлийг ерөөсөй ойлгохгүйгээр өссөн. Тэгэд ёс зүй, ёс суртахуун гэдэг зүйлийг ч бараг суралцаагүй. Дандаа ингээд одын юм хамаарал, стар гэдэг хамааралд болоод энгийн 10 жил сургуульд мэдээж сурж байгаагүй. Тэгэж ингээд явцсан байгаа байхгүй. Тэгэж явж явах үед юуг ойлгосон бэ гэхээр хүн гэдэг нь ямар нэгэн байдлаар нас ахихын хэрээр ямар нэгэн байдлаар ухааждаг те. Тэгээд алдаа эндэгдлээ ойлгодог ч байд юм уу те. Тим зүйлэнд байгаагүй эргэн тойрныгонд бүх хүмүүс насанд хүрсэн хүмүүс нь Justin Bieber тусалдаг ийм нөхцөл байдлыг туулсан гэдгийг ярьж байгаа. Тэгээд тэрнээсээ болоод сэтгэл зүйн хувьд маш асуудалтай болоод World Tour ч юм уу тоглолт моголтой хийж явах явцдаа сэтгэл зүйн хувьд ийм амар асуудалтай байгаа ч гэсэндээ тайзан дээр гарахаар тайзан дээр гараад тэр хүмүүсийг баярлуулахгүй болохгүй те хэдэн мянган хүлээж байгаа. Тэр хүмүүсийг баярлуулахын тулд яалтчгүй сэтгэл зүйн тэр асуудлаад нуухын тулд драг буюу харт амх хэрэглэхээс өөр аргагүй байсан гэж ярьж байгаа. Тэр нь бол маш олон одууд яг тайзан дээр гарахтаа харт амх хэрэглэсэн байдгийг би одоо л ойлгож байна. Ялангуяа над шиг ийм жоохон өсвөр насны хүүхэд энийг хариуцлагыг авахд хитрхи эрт байсан гэдгээ ярьсан байна. Тэгэд нэг л өдөр миний хувьд дөнгөж 18 19 наснда өглөө босох маш хэцүү болцсон байсан. Зарим хүмүүсийн хувьд өглөө босох гэдэг бол маш амархан зүйл шүү дээ бидний хувьд. Гэхдээ миний хувьд өглөө босох гэдэг бол маш хэцүү болцсон байсан. Цаашдаа яаж амьдрахаач мэдхээ болцсон. Цаашдаа ер нь яаж амьдрах вэ? Би ер нь амьдрмааргүй байна. Амиа хорломоор байна гэсэн шийдвэрийг гаргая гэж бүр бодсон байсан юм билээ. Тэгээ тэр үед нь хамгийн их дэмж тусалж исэн та бүхэн сонслоо шүү дээ. Хейли Бибер байсан. Би яг одоо над шиг ингэж зовж байгаа хүмүүсийг маш сайн ойлгож байна. Маш сайн ойлгож байна. Та нарын хувьд маш хэцүү байгаах чинь мэдэж байна. Миний хувьд ч гэсэнд амьдралдаа маш хэцүү зовлонтой зүйлсийг туулж өнгөрүүлсэн. Тийм учраас та нарын тал зовлонг бол маш сайн ойлгож байна. Гэхдээ миний хувьд намайг дэмжих гэр бүл бас миний ойр дотны хүмүүс байсан. Тэгээ энэ хүмүүс намайг гайгүй болгож, эдгэж, буцаад ингэж хэвэндээ ороход тусалсан. Та нарын хувьд гэсэндээ өөртөө мэдхгүйгээр маш их авьяас чадвар, тэгээ олон хайр хүндэтгэлийн хүлээх тийм зүйл нуугдж байгаа. Тиймээс бууж өгч болохгүй зөвхөн өнөөдрөөрөө амьдраад өөрийгөө хайрлаад бас бусдыг хайрлаад явах хэрэгтэй шүү гэсэн тийм зүйлийг Instagram хуудасд оруулсан байлээ. Гэтэ яг хуу PDD-гийн холбоотой зүйл маш хэцүү зүйлийг туулсан гэдэг нь ойлгож байна тий. Маш хэцүү зүйлийг туулсан гэдэг нь хэлэхгүй байгаа ч гэсэндээ энэ нэг PDD-тэй 100 холбоотой зүйл байхгүй. Тэгэхээр энэ сэтгэл зүйн асуудлаа дарах гэж алкогол хэрэглээ. Тэгсэн мөртлөө тэр үед тэр одоо Believer гэдэг цамгуу хүртлээ гаргаал тий. Тэгээ дэлхийгээр тойлоо аялал хийгээл тэр хажуугаар нь яг хуу харт амх хэрэглээд янз янз болоод цагдаад хүртэл баригдаад тий. Тэгээд янз янзын асуудалд орж исэн. Тэр үед бүгд л Justin Bieber шүүмдэлж байсан ш тий. Хүн болгон бараг шүүмдэлж байсан. Гэтэ одоо ингээд бүх зүйл нь маш ил боллоо. Тэгээд миний бас нэг амар дургуун өрсөн зүйл юу байсан бэ гэхээр хүмүүс нэг PDD-ийн тэр Justin Bieber-ийн холбоотой нэг мим явуулаад байлаа. Мим ингээд энэ тэндгүү инээж минийгээл амар. Хүний зовлонгоор жаргал хийх бол амар тэнэг асуудал. Хүний зовлонгоор жаргал хийгээд нээж байгаа хүмүүс бол дараа нь ойлгох нь бол тодорхой. Дараа нь ойлгох нь бол муус ойлгомжтой зүйл байхгүй. Одоо инээж ивэл ер нь бол ойлгоно гэсэн үг. Одоо зовж ивэл дараа нь инеэх боломжтой гэсэн үг. Амьдрал угаасаа юу тарин түгээл хураадаг. Тийм новшин бити байгаарай.
тэр хүний зовлон дээр битгий тийм мем энтер хийж янз болж инээж хурж яваарай. Чамд тийм зовлон тохиолдолд тийм сайхан санагдахгүй л ах юм бол гэж тэр нэг тоглоом хийгээд байгаа инээгээд байгаа хүмүүст бол хэлмээр байна. Маш их зовлонг бол туулсан ийм хүний талаар маш тавчхан ингээ ярьлаа. Яг бол өөр тэр нэг Ruby channel энэ төр Justin Bieber тэр нэг өмнө тэр буллид болжсэн ч юм уу тэр талаар нь товчхон оролцсон. Тэрийг бас үзэж болно шүү заяа guys. Тэгээд Justin Bieber маань сая 2024 онд 8 сард хүүхэдтэй болсон байлээ. Hailey хоёрын хүүхэдтэй болсон байсан. Тэгээд тэрэнд нь бас үнэхээр баяр хүргэж байна. Тэгээд та бүхэн Justin Bieber-ийн амьдралаас маш товчхон би ярьлаа. Маш одоо урт ярихыг хүссэнгөө яг гоо та бүхэн хүсвэл part 2 би оруулж болно. Хүсвэл штэ. Бүр урт дэлгэрэнгүй юм тийм деталь ярьж болно. Гэхдээ би миний сууг бол тийм нэг хов ярддаг сууг биш болохоор тийм янз бүрийн хов бол ярмааргүй байна. Босын үйл явдлыг л тодорхой ярих хүсэж байгаа болохоор та бүхэнд энэ бичлэгийг энэ хүргээ дуусгацгаая. Жохон нурсан байж магадгүй. Тэгээ бичлэг дуусах хүртэл надад зүг байсанд үнэхээр их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Бичлэг дуусгахаас өмнө юу хэмжиж чааш те. Миний дэмжиж лайк дараад subscribe хийдүүр. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай.